Барвын бат билэг. Дэлв хутагтын тухай. Монгол бол ном чимээргэн эрдэм төгс хутагт хувилгаадын эх орон өлгийн нутаг билээ. Жалханц хутагт дамдин базар, Дэлв хутагт жамсран жав, Нарванчин гэгийн пүрв жав, Ялгсан гэгийн чимэд цэрэн, Зай бандид жамб цэрэн, Ёгзөр хутагт галсан даш, Манс шир хутагт цэрэн дорж гээд хуруу даран тоолбол олон бий. Энэ удаа 20 дугаар зууны Монгол улсын шашин улс төрийн нэрт зүтгэлтэн Дэлв хутагт Башлуугийн жамсран жавын тухай зарим баримтыг өгүүлсэв. Энэ эрхэм хүний тухай өгүүлэхэд баримт олдохгүй зовлон байдаггүй. Учир гэвэл хутагт өөрийн намтрыг он жил нас бүрээр дэлгэрэнгүй бичиж хойч үеийн хэндээ үлдээсэн юм. Намтартаа дурдсанаас нь үзвэл тэрээр 1884 оны хөх бичин жилийн 10 дугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс мэндэлсэн гэх. Унсан газар нь Завхан аймгийн Төдөвтэй сумын нутаг, Ойгон нуурын хөвөө, Баян айраг уулын өвөр, Угаасан ус нь түшилгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбэгийн 48 насан дээр Эрдэнэт хүмүүний биеийг олж энэ хорвоод мэндэлсэн хувь ёроолтой. Ах эгч хоёртой айлын 3 дахь хүүхэд. Шашны нэр зүтгэлтэн Жалханц хутагт дамдин базар, Дэлв хутагт жамсран жав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаана учир жанцантай бизээ. Эцэг их нь ядуу хүмүүс байжээ. Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, 4 үхэр, 2 морьтой байсан гэж тэрээр намтартай дурдсан байдаг. Эцгийнхээ нэрийн учрыг хутагт тайлахдаа Башлуу гэдэг нь хятадаар Паши луу буюу 80-100 гэсэн үг хэмээжээ. Башлуугай 85 насны сүүдэр зоглоод бурхны оронд одсон байна. Хутагтын төрсөн газар Нарванчин хийдээс 30 орчим бээр зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний 2 хутагт, Дэлв хутагт Нарванчин гэгээн хоёул жанж халсан аж. Ийн тэдний хойд дүрийг тодруулах нөр их ажил өрнөвөө. Жирийн бус байдлаар төрсэн 40 гаруй хүүхдийн нэрс гаргажээ. Хутагтыг эхээс төрөхөд тэдний гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан гэх. Чухам ийм учраас бяцхан хөвгүн жамсран жавын нэрч тэр 40 дотор багтсан байна. Өнөөх олон хүүхдээс түүнийг онцлон үзэж Дэлвийн 5 дугаар хойд дүр хэмээн лүндэн болгосон аж. Тэгэхэд хүү 5хан настай байлаа. Энэ үеэс бурхан номын төлөө бүхний зориулсан түүхтэй. 5 настайдаа төвд хэл сурч, 6 тайдаа 3000 шалгатай ном тогтоож байлаа. Нэг шалга 36 үгтэйгээд бодохоор тийм жааханда даанч ихийг тогтоож байжээ гэсэн үг. 7 наснда өнөөх номынхоо ихэнхийг Монгол руу орчуулан сурч, 12 тайдаа төвдөөс Монгол руу, Монголоос төвд рүү судар орчуулж чаддаг болсон гэх. 7 настайдаа Равжун, 21-д Гэцэл, 25 тайдаа Цорж, 29 наснда Самади багш цол хүртэжээ. Дэлв хэмээх нь буддын шашны хэрэгэн аж. Намтартай Дэлв хутагтуу хэмээн бичжээ. Хятад хэлээр үйлдсэн нэрийн хуудсанда монгол бичгээр мөн л Дэлв хутагтуу гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэрэгмийг Дэлв биш, Дэлв гэж бичих нь зөвч байж болох юм. Дэлв хутагт зүгээр нэг шашны номд нэвтэрсэн ламтан байсангүй.
Эх орныхоо тусгаар тогтнол бүрэн эрэхт байдал Монгол зооныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр сэтгэж энэ бие нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч улс төрийн нэртэй зүтгэлтэн байсан гэдэгтээ одоо маргах хүн гарахгүй бизээ. Түүхийн шаралсан баримт болж өнгөрсөн үйл явдал үүнийг бэлхнээ гэрчилдэг юм. Хатанбаатар Магсаржав Догсмын бодоо нартай хамт Орос улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хяактын хил дээрээс буцаж байсан гэх баримтч намтарт нь байх. Богд хааны тамхтай тусламж гуйх тухай бичгийн эхийг жалханц хутагттай хамт зохиосон гэхэнч бий. 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалын удирдагчдын нэг байсныг түүхчид одоо ч дурдж буй. Баруун хязгаарыг тохинуулахад тэрээр онцгой үүрэг гүйцэтгэжээ. Ерөнхийдөө түүний амьдралд хар цагаан зовлон жаргал ээлжлэн байжээ. Эрдэм чаллаараа халахад алдаршсан хутагтыг 1930-аад онд Эрдэнэ давгийн 38-ын хэрэг гэгчээр баривчилж тэнсэн харгалзаж байв. Хамаг эд хөрөнгөө ардын засагт хураалгасан Эрдэнэ давг тайж төвдийн Банчин богдод Монгол түмний амьдрал доройтож буйг дурдж аврал өршөөлдөн багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэтэжээ. Тэр хэрэг гэгчээр далимдуулан халахын тамхтай 13 хутагтын нэг Ёгзөр хутагт галсан дашиг хүртэл буудан хороож байжээ. Тийм хэцүү цагт тэнсэн авч ам хэлтрэн гэдэг чухамдаа бурхны аврал байсан хэрэг шүү дээ. Ийн ам аврагдсан хутагтыг дотоод яамнаас Банчин богд Коминданы хятад өвөр Монголд нэвтэрч байсан Япончуудыг тагнуулахаар өмнө зүгт илгээжээ. Түүний амнаас аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлв хутагт эх орноосоо урвжээ гэх цуурхлыг цориуд тараажээ. Хэдийгээр энэ явган яриа хуурай усны төмөр мэт хурдан тархаж хилийн дээс давж харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хожим нь их хутагтын нэрэнд хар толб сэтгэлд булчулуу болж үүрт үлдсэн юм. Хамгийн харамсалтай нь тэрээр их нутагтаа хизээч эргэж ирэх боломжгүй болж оргодол урвагч хэмээх ёрын муухай нэр үнэн мэт болж хувирсан билээ. Энэ бол үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дэлв хутагт 1931 оны 2 дугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа хизээч буцаж ирэхгүй гэж огтхонч төсөөлөөгүй мэдээж. Тэрээр хүн болж хүй зүгэлсэн эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн хязгааргүй байсан ч түүнд хүндтэй даалгавар итгэж өгсөн хүмүүс цөмөрөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж түүнийг урвагч биш, оргодол биш, эх оронч тагнуулч болохыг гэрчлэн нотлох хүн үгүй болжээ. Өнөөгийн өндөрлгөөс харахад эргэж ирээгүй нь тун онсон шийдвэр байжээ гэж бодогддог. Эренгүүт нь өнөөх урвагч оргодол гэдэг нэрээр Бамбай болгон баривчлаад буудчих байсан ч мадаггүй. Тэгэхгүй гэхийн баталгаагүй цөвүүн цаг байлаа шүү дээ. Өмдөд байхдаа дэслэгч жамсран гүн гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт эдвгээч тагнуулын байгууллагын сан хөмрөгт хадгалагдан буй. Хожим 1990 онд түүнийг цагаатгаж нэг насаар нь хүзүүнээс нь дөнгөлн зүүсэн урвагч оргодол гэх пайзыг авч хайсан билээ. Өмнөд нутагт тэрээр тааруухан амьдарч явсангүй. Угаас зөвхөн өөдөө эрдэм бэлэгт хүмүүн болохоор Банчин богд Чанкайши Далай лам тэргүүтний дэргэд шадралж төр шашны үйлсэд оройлон зүтгэж байсныг түүх гэрчилдэг. Тийм байх цагта Америкийн монголч эрдэмтэн Уэйн Латимортой танилцсан нь түүний амьдралд шинэ үеийг
нээсэн байна. Нэртэй эрдэмтний урилгаар Америк оронд морилж, Балтимор хотын Джонс Хопкинсийн их сургуулийн Монгол судлалын танхимд ажиллав. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотн нөхөрлөж хамтран ажилласан юм. Энэ бол жинхэнэ эр хүмүүсийн амдлал байлаа. Дараа нь Нью Жерси мужид халимгуудын байгуулсан буддын сүмд хамбын олбог дээр заларч байв. 1960 онд Чанг Кайшитэй зөвлөлдөн байж Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил нэгдсэн үндэсний байгууллагад бие даасан гишүүн байж болно хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяа их хутагт жамсран жавт зүй ёсоор ноогдоно. Чанг Кайши Монгол улсыг хүлээн зөвшөөрөхгүй хичнээн жил боллоо доо. Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы хуралдааны танхимын арын нэгнэнд нэгэн хижээл монгол эр магнай хагартал баярлан уйлж суусан нь Дэлв хутагт бөлгөө. Нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны гадна ирээд хөх тэнгэрт зөөлөн салхины аясаар намуухан намилцах алтан соёмбот далбааг удаан харж зогсох тэр эрхэм бол мөнөөхөн Дэлв хутагт байлаа. Америк нэгдсэн улс дахь Монголын элчин сайдын яамны гадаах сандал дээр суугаад Монгол хүүхдүүдийн наадаж тоглохыг хашааны завсраар шимтэн харж баясч суусан янхгар биетэй өвгөн бол мөн л Дэлв хутагт байлаа. Тэр Монгол оронд монголчууд бидэнд тийм л элгэмсэг, тийм л хайртай байж тайв. 1965 оны 4-р сарын 7 төм түжигнэж бум бужигнсан алс холын Нью-Йорк хотноо нэгэн их хүн бурхны хутгийг олж тэнгэр болов. Тэр бол энэ хорвол хүн болж төрөөд 82 жилиг үдсэн Дэлв хутагт жамсран жав байлаа. Түүний хойдын буйны номыг 14-р Далай лам айлдж байв. Хутагт өмнө нь ласт 3 жил болохдоо Далай ламын гэрийн багш байжээ. Багшийн ачийг ин санах нь хүмүүний ёсон билээ. Чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон энтхэгт цацаж, нөгөөг нь төрсөн их орон Монголд нь хүргэх аятай цагийг хүлээв гэж түүхэнд өгүүлжээ. Энэ ертөнцийн 84 шидний нэг биднээс үрд салан одсон юм. Гэвч Монгол түмний сэтгэлийн гүнд тэр эрхэмсэг хутагтын тухай гэгэн дурсамж, төсөөлөл өнөөж хадгалаас тайл. Түүний өөрийнхөө гараар бичсэн Ар Монголын улс төрийн дуртгал ном түүхэн ховор чухал баримт болж үндэс суурийн тавьсан Низан сүм Нью Жерси мужид сүндэрлэж амьдрал тэмцэл нь цагаан дууны гэгээ хорвоод ховрхон хүмүүс кино хүн бурхад адгуулсан орноор Дэлв хутагт рамаанд мөнхөрч дүр төрхн Уляастай хотын жавхлан толгой дээрх цагаан суврагнаа үрд үлдэжээ. Монголын алдар цуутай хөвгүүдийн охин манлайн нэг Дэлв хутагт башлуугийн жамсран жавын тухай товчхон өгүүлэхэд ийм буюу. Хутагтын чандар буюу лагшин биеийн эцдийн их шүтэнийг 2016 онд төрсөн нутгийнх нь төгс буйнт жавхланд хийдэд хүндэтгэн ёс төртэй залсан билээ. Нийтлэлийг Барвын Батбэлэг уншсан Эрхэнбаярын Бат дорж